Сайн байцгаана уу? Бугаан амтлаг байна. Baga Toirog live session-д ирсэндээ баяртай байна. Саяны эхний одоо ай маань болохоор ямар нэртэй ай байсан бэ? Тэгээд хизээ зохиогдсон. Та хэд одоо яг тоглохдоо одоо юуг төсөөлж юу мэдэрч тоглодог вэ? Тэр талаараа хуваалцвал. Саяны эхний тоглосон ай болохоор Echoes of Tales гэдэг. Ерөнхийдөө бидрийг хамгийн их хэлж хийсэн уран бүтээл байхгүй. Энэ одоо зохиолыг бид нар бичгтээ Монголын яг үндэсний хөгжмүүдээс одоо бидний яг өөрсдийн тоглож чадах хөгжмүүдийг бүгдийг шигтгээ олгоод яг энэ хөгжим дотроо багтаагаад бүгдийг нь оруулъя гэж утсан. Тэгээд утга санаа нь болохоор ерөнхийдөө л өвөг дээдсэн тэр уламжлалын одоо цуурай бол ингээд үеийн үед явж байгаа гэдэг утгаараа тэгж нэрлсэн. За дараагийн хүрэж байгаа бүтээлийн хувьд болохоор ямар нэртэй хөгжим байгаа вэ? За дараагийн хөгжим дуу болохоор одоо энэ дээр болохоор бид нар дуулна. Mornights гэдэг дуу байгаа. За тэгээд бөглөөнөөс орой гэсэн утга санааг илэрхийлнэ. Тэгээд ерөнхийдөө хотын одоо завгүй амьдралыг бид нар бодоол тэгэл хийжсэн.
За баяраа хамтынхаа гишүүдийг танилцуулаач бидэнд. За манайхнyd одоо дөрвөлээ. Тэгээд 3 нь бол үндэсний хөгжмөндөр зөвлөж явдаг. За тэгээд Энkhmanlai маань болохоор яг манай синт хөгжимчин. За тэгээд одоо beatmaker. За Nyamka маань болохоор манай морин хуурч, хөөмич. За тэгээд бас дуулна. За манай Анако болохоор манай ятгчин байгаа. За намайг баяраа гэдэг. За би болохоор өөрөө цуур, хөөми, морин хуур. Тэгээд энэ сонирхолтой бүрэлдэхүүн байгаа. Тэгээ одоо миний ойлгож байгаагаар л бидний одоо мэддэг алтан уураг, хөсөгтөн, арга билег гэдэг ч юм уу ийм ардын хөгжмөнтэй хандлагуудаас бол ийм электроник хөгжмийг хослуулж байгаараа онцлог гэж харж байгаа. Өнгөрсөн 24 онд Германд нэг фестивал явсан. Тэгээ тэр фестивал дээр яг тоглоход ямар байсан бэ? Гадны одоо тайзтэй хөгжмийн нөгөө дууралт тайзан дээрх одоо юу гэдэг стандартууд нь хэр өөр байсан бэ? Тэр мэдрэмжүүдээсээ хуваалцвал бидэнтэй. Айгүй халуун талаа хотынх нь бүгдээрээ ингээд яг фестивал өөрснөө зохион байгуулдаг юм тийм хот байсан. Тэгээд маш их төвхтэй. Тэгээд би яг тэр фестивалд оролцоод нэг анзаарч ирсэн юм гээд хамгийн түрүүнд анзаарчихсан юм гэх юм бол ер нь бол Европт бол хөгжмийг айгүй аяархан сонсдог юм байна гэж амар бодсон. Тий. Яг ингээд бид нар дээр ингээд монитор дээр ирж байгаа ингээ хөгжим тэгээд яг ингээд мэдээж тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй. Гэтэ бид нар чинь энэ чи нэг одоо ивент ч юм уу шоу арга хэмжээнд дээр очингууд чи ингээд дүүм гээл доор ингээ шалмал нэрэгждэг шүү дээ. Тийм бол огт байдгүй юм байлээ. Бүгднийг ийм нэг гоё цэвэрхэн ийм цэмцгэр аяархан байлгах юм сонирхолтой байдаг юм байлээ. Тэ ер нь бол би бас чангалах гэж үзсэн. Тэгс чи болохгүй лээ тий. За тиймэрхүү л энэ да. Ерөнхийдөө яг Viata гэдэг фестивал нь болохоор яг Германы тэр Görlitz гэдэг хотод одоо 28 дахь жилдээ төрүүлж болсон. Одоо энэ жил 29 дахь жилдээ болох юм фестивал. Тэгээд ерөнхийдөө яг юм гудамжны фестивал одоо яг хотынхан манай Энkhmanlai хэлсэн нөө өөртөө фестивалаа ерөнхийдөө нийлж зохион байгуулад. Тэгээд айгүй халуун дулаан. Ерөөсөө насны хязгаарлалт гэж байхгүй. Тэгээд ерөөсөө сонирхсан бүх хүн ирдэг. Германы гэлтгүй ер нь олон улсын хүмүүс ерөнхийдөө маш их зорж ирдэг ийм фестивал юм билээ. Тэгээд зя баярлалаа. Тэгээд ямар ч хэлсэн дахиад энэ жил явахаар болсон гэсэн. За бүгдээ хаалгадшээ.
дээр дахин бугаан хамтлагтай алга туши баярлаа. Баярлалаа.